Нягтлан хэрхэн 2025 оны 9 сарын хэмжлэгийг үүсгэх вэ? Нягтлангийн програмны эхлэл хэсэг дээр одоо байгаа хүүхдийн тоо, нэхэмжилсэн хүүхдийн тоо болон төлбөрийн задаргаанууд харагдана. Одоо байгаа хүүхдийн тоо тэгээр харагдаж байвал арга зүйчтэй заавал хэлж сурагчдаа татуулна. Нэхэмжилсэн хүүхдийн тоо одоогоор бүх нягтлангуудад тэгээр харагдах ба нэхэмжлэл үүсгэсний дараа хүүхдийн тоо орж ирнэ. Хамгийн түрүүнд нягтлангууд маань хүүхдүүдсэн дээр дарж цэцэрлэгийн хүүхдүүд бүрэн байгаа эсхийг шалгана. Үүний дараагаар хоолны хөнгөлөлттэй хүүхдүүдийнхээ мэдээллийг арга зүйч татсан эсхийг шалгана. Хэрвээ татаагүй бол нягтлан өөрөө ССС татаж өгнө. Урт хугацааны чөлөөтэй хүүхдүүд байгаа эсхийг шалгаад нэхэмжлэл үүсгэх талбараа бэлэн болгоно. Төлбөрийн мэдээлэл засны хамгийн дор байрлах төлбөрийн нэгтгэл жилээр гэсэн зэс рүү ороод 2024-оос 2025 оныг сонгоход өнгөрсөн жилийн илүү болон дутуу төлөлтийн дэлгэрэнгүй задаргаа харагдана. Үүнд шар өнгөөр эцэг эхчүүдийн урьдчилгаа төлөлт орсон нийт төлсөн төлбөрийг илэрхийлж байгаа бол ногоон өнгөөр төлбөл зохих эрчийн дагах төлбөрийг илэрхийлнэ. Ингэснээр шар өнгөнөөс ногоон өнгийг хасаад илүү болон дутуу төлөлт тооцогдож байгааг анхаараарай. Хүүхдүүдийн нэрний уралдалд байгаа сурагчийн Person ID-н дээр дарахад өнгөрсөн жилийн төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа харагдана. Хэрвээ тухайн сурагч илүү төлөлттэй байвал 9-р сарын нэхэмжлэгийн үүсгэх мөнгөн дүнгээс суудгагдана гэдгийг анхаараарай. Нэхэмжлэл үүсгэхдээ төлбөрийн мэдээлэл нэхэмжлэл үүсгэх зэс рүү орж үүсгэнэ. Нэхэмжлэлийг 3 янзаар үүсгэх боломжтой ба нийт хүүхдээр, бүлгээр, тухайн хүүхэд бүрээр үүсгэх боломжтой. Сонгоно хэсэгт дарахад бүлгийн мэдээлэл гарах ба хэрэв та бүлгээр үүсгэхэд алдах эрсдэлтэй байх юм бол нэг хуудаст харагдах тоог нийт цэцэрлэгийн хүүхдүүдийн тооноос дагуулan сонгож нийт хүүхдүүдэд чеклэн нийтээр нэхэмжлэл үүсгэх боломжтой. Нэхэмжлэх үүсгэхтэй холбоотойгоор нягтлангуудаа дараах зөвлөмжийг хүргэж байна. Сар сартаа багтааж төлбөрөө төвлөрүүлэх. Тухайн сарын төлбөрийн нэхэмжлэгийг дараа сард кассаар төлсөн төлөвт оруулж болохгүй. Сурагч шилжиж явхад төлбөрийн ямар нэг үлдэгдэлгүй байх. Шилжиж ирсэн сурагчид шилжиж ирсэн сард нь багтаж нэхэмжлэх заавал үүсгэх. Төрийн сангийн даасны мэдээлэл их нүдэн системийн нягтлангийн мэдээлэлтэй таарч байх. Нэхэмжлэл нийт хүүхдүүдээр амжилттай үүсгэгдэж дууссаны дараагаар үүсгэсэн нэхэмжлэгээ төлбөрийн мэдээлэл нэхэмжлэхийн жагсаалт зэс рүү орж шалгана. Уг зэсний хамгийн дор байрлах нийт бичлэгийн тоо цэцэрлэгийн хүүхдийн тоотой тэнцүү байгаа эсхийг шалгана. 2025 оны 9-р сарын нэхэмжлэх нь ажлын 22 оногоор буюу урьдчилгаа төлөлт 22 мянгаар үүсэх ёстой. Хэрвээ 22 мянгаас бага төлбөрийн нэхэмжлэл үүссэн бол өмнө жилийн илүү төлөлттэй хүүхдүүд гэсэн үг. Илүү төлөлт үлдэгдэл гэсэн зэс рүү ороход өмнө жилийн илүү төлөлттэй хүүхдүүдийн 2024-оос 25 оны дэлгэрэнгүй задаргаа нь харагдаад явна. Ингээд 9 сарынхаа нэхэмжлэхийг бүрэн үүсгэнэ. Их нүдэл платформ